Би нөгөө л ихлэгээрээ л эхлэн ш таахаа гэж. За, үсэж гин үү? Амар өсч. Яагаад гэвэл би оюутан тэгж хэлэх юм байсан. Оюутан болчиход надад нэг амар сонирхож байгаа юм байгаа байхгүй юу? Ингээд 1 2 3 4-р курсах ингээ хамт ингээд нийллэхэнд гарах ч юм уу нэг тиймэрхүү юм байдаг. Байн танилцсан Бүр ингээд ийм газар орно бодлоо. Одоо тэтэ нэрээ би бүр оюутан баснаас хойш яг нөгөө ковид таарад тий ерөөсөө ийм газар орж үзсэнгүү. Одоо баг төгслөө. ийм газар нь юу гэсэн үг вэ? Чи нэрнгэс мэдгүй байгаа мó? Мэдгүй би чи хөөгчтэй байна. Анивчдад газар идэм аа. Гэтэ тийм газар нэрээ байхгүй болохоор жоохон уйтгартай байна. Тэгээд хамгийн гоё юм нь бол ингээд яг мэрэгжлээрээ курсээрээ ингээд гоё хамтдаа нэг болоод тэгээл зугаална, янз бүрийн үйл ажиллагаанд оролцсон. Тэр нь гоё. Чи ингээд оюутан болчих юм бол 10 жилээс гоё гэж бодож байна уу? Юу гэж тий. За чи оюутан болоод ингээ хамгийн түрүүнд хийж үзэх хүсэж байгаа зүйл. Оюутан болоод яг үнэндээ хийж үзэх. Нэг амар 10 жилээс ялгаатай гэж бодохгүй байгаа байхгүй юу? Яг хуу жоохон үлэн л болох байх тэгэл. Үгүй гэхдээ хин ч харсан намайг 10 жил гэж харна зөө. Хүмүүс оюутан болохоор аюу өсдөг гэдэг да. Нэрээ тэгэж амар өсдөг юм. Гэдэг ингээд миний ингээд туршлагаар нь штэ 10 жил тахта ерөөсөө өсдөггүйс тахгүй юу амар сайн ерөөсөө өсдөггүй тэгээ оюутан болчихгоод нэрнгээс амар үлэн болчдөг заяо би бүр гэртээ идчихэл сургууль руу ороод өсчдөг нэг хэсэндээ сургуулийн хөлийн нэрхтэй газар юм гэж байгаа штэ хөлийн нэр хаши ингээл үр дээр ингээл оронгууд нэг тийм өсвөл хоол мол өнөртэй л хэлдэг зүгээр л амар сайн уу яг ихний пар суугаал тэгээл өсчдөг 5 дахь өдрийг яаж өнгөрөөж байна даа 5 дотор манай үнэ хэлэх юм уу? Үнэ хэлэх юм аа. 5 дотор ер нь бол ангиараа суудаг байгаа. Ийм гэрэл анивчдаг газар. Гэрэл анивчдаг намын санаа. Тийм. Тэгээ одоо яг нөгөө нэг корона болсон болохоор гэрэл анивчдаг газар орч чадахгүй байгаа. Зүгээр юм харанхуу орчин. Тийм орчинд суудаг болсон доо. Анх ингээл нөгөө нэг байдаг штеп 5 дугаар ингээл 80 авангууд амар готарч матраад байдаг да. Тэгээ 5 дахь тас ингээл 88 өндөр шиг санагддаг да. Тань тиймэрхүү юм байна уу? Голч нь 4 байх хэрэгтэй байлоо. Тийм, голч 4 байх хэрэгтэй. Миний голч одоо 3.9 байна. Гэтэ эн чинь их одоо бүр нэрээ хичээлээс өөр юу ч хийхгүй байж л би юм голчтой гардаг. Бүр юу ч хийхгүй гэж. Тэгэхээр амар харамсалтай байгаа. Хідээс эхэлдэг хичээлч. Хамгийн их нийцвэл 70-д ч эхэлдэг байхгүй. Тэгээд ер нь бол одоо нэр оюутан болох ч хүмүүстэй хэлгээд би анх ингээ хамгийн анх оюутан болж байлаа. Би өстэй эртэж шуухаа болно гэсэн бүх хичээл 70-д ч тэгсэн заяо. Тэгээд гэр сургууль хоёр ч холохгүй манай сургууль муйс. Тэгээд гэр болохоор амар хол. Тэгэл бүр ингээ 70-д ч яагаад ч амжихгүй. Бүр ерөөсөө амжихгүй. Би өглөө 5 цагт тусан ч амжихгүй. Яг гэвэл автобуснууд маань намайг ингээ орхио явчихдаг заяо. Багтдаггүй байхгүй юу? Чи тэгж автобус нь хаягдаж үзсэн үү? Үзсэн. Яа, би бүр цар газараа хаягдаж үү. Автобус хаягдах амар юу гэдэгтэй. Яг ингээл яг амар олон хүмүүс ингээд хойно ингээд автобусны буудал дээр зогсож байгаа хүмүүс бүр амар ичээд байдаг шүү дээ. Тэгээ ингээд ганцаархны ингээд хойно үлдээд ингээд урд ингээд хаалгахтай явах мэдрэмж байна. Тэгэл явчдаг байхгүй юу? Тэг угаасаа амждаггүй. Тэгэл угаасаа 70-д ч хичээл амжихгүй болохоор багш нар оруулдаг байхгүй юу? Яг сэтгэлдээ оруулдаг багш нар бас байна. Бас оруулдаггүй ч багш нар байна. Би бол ерөөс намайг ерөөс оруулдаггүйсэн. Царай хараад байна шүү. Царай харах юм бол би орох ёстой босоо. Таасан. Би баг оюутны амьдралаар амьдэрдэг байхаа яна нэрээ тоглоом шүү. Нэгдүгээр курсын оюутнууд байгаа шүү дээ. Намайг харчаад яна чи надаас хэцүү амьдралаар амьдраад байх юм байх ингээд үзээ. Тэгэл би за би оюутан болчихвол алдахгүй. Оюутан болчихоо аална. За баярлаа. Сайхан байлаа. Хүн биш оюутан гэж байгаа шүү. Адис өгдөөд үдээ. За баярлаа. Яа тэрх. Ана бүр сайн намайг харангуйта өстө алхаа ичхээс 10 жил чи гэж байгаа юм шиг. Бүр яг тийм орцоор ороо суугаад өгдөгнөс би жоохон айцтай. Хүн биш оюутнуудаа харилцаагаарай. Ее. Та нар тэгтэй гоё шүү. Энэ оюутан болоод амархан юм байна уу? Амархан юм одоо юу ч юм бэ? Яах юм бэ? Яг л нэрээ. Ер нь оюутан болох хэцүү юм байна.